Монгол ардын үйлэр Үнэг чон хоёр. Үнэг чон хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал Үнэг. Энэ тосыг энд идэхэд зохисгүй хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идэ чи авч яв гэжээ. Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл Үнэг. Энэ тосыг хувааж идсний хэрэггүй нэг нь л идвэл зохино гэлээ. Чон. Хэн мэн идэх вэ гэхэд Үнэг. Хэн ах настай мэн идвэл таарна. Чи хэдэн настай вэ гэж асуулаа. Чон үнгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд намайг баг байхад сүмбэр уурт ов шиг сүн далай шарбааг шиг байсан мэхэ гэхэд Үнэг учир зүггүй уйллаа. Чон дотроо шар гайхал чамаагч нэг мэхэлхээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүйч тос минийх басан доо гэж бодоод. Чи юундаа уйлавэ гэхэд Үнэг. Надад 3 зулцаг бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чон түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолдсоор хонголдоо буцахад Үнэг өнөөх тосыг ганцаараа цадалтлаа идэжээ.